Монголын мэрэгжлийн нэгтлэн бодогчдын институтын түүхэд 30 жилийн ойг тохиолдуулан Монгол улсынхаа өнцөг болон бүрт хөдөлмөрлөж ажиллаж мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлж байгаа олон мянган мэрэгжлийн нэгтлэн бодогч аудиторуудаа энэ өдрийн сайхан мэндийг дэвшүүлье. Монгол улс бол аудитын үйлчилгээ гэдэг энэ эрхэм хүндтэй энэ үйлчилгээг бий болгож хөгжүүлснээс хойш өдөө хүртэл энэ үйлчилгээгээр дэлхийн хэмжээнд танигдсан олон улсын хэмжээнд хамтран ажилладаг ийм үн цэнтэй байгууллага болж хөгжсөн байна. Тэгээ энэ үйл ажиллагааг хөгжүүлэхэд бол манай Монгол улсын үе үеийн аудиторууд, аудитын компаниуд ялангуяа нийгэмдээ энэ чиглэлээр хувь нэмрээ оруулж эдийн засаг нийгмийн үн цэнийг олон нийтэд түгэрч барахгүй дэлхийд дахинаа хүргэхэд бол чухал хувь нэмэр оруулж ирсэн ийм хүмүүс байгаамаа. Мэрэгжлийн нэгтлэн бодогчдын институтын 5 дахь ерөнхийлөгчээр ажиллаж байх тэр сайхан хувь тохиол надад тохиолдож энэ хугацаанд миний хамгийн анхаарсан зүйл бол аудиторууд мэрэгжлийн нэгтлэн бодогчдын дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, дэлхийн хэмжээнд хамтран ажиллах үйл ажиллагааг ойртуулахад ихээхэн анхаарч ажиллаж ирсэн. Цаашдаа бол аудитын үйл ажиллагааг дэлхийн өнөөдрийн хэрэгжүүлж байгаа аудитын ажил үйлчилгээний тэр төвшөнд ажил дамжуулж явахыг нийт аудиторууд улмаар мэрэгжлийн нэгтлэн бодогчдод хүсэж байна.